За сайн бацгаана уу favorite band. За өнөөдөр бүгдээрээ гоё хайр сэтгэлийн уншлага хийя. За өнөөдөр тэр хүний таныг их сэтгэл юу вэ гэсэн. За ийм сэдвтэй юм хийж бодлоо. За сонголтын групптэй гаргаж ирье. За энэ гурван зэрэг гарч ирсэн байна. За түүний таныг их сэтгэл юу вэ те? За ийм сэдвтэй мэрэгья. За эхний групп болохоор нэгдүгээр групп болохоор энэ энэ Pansy-ийн сайхан бодлууд, sweet энэ сайхан дээл үг бодлууд гэх юм уу? Sweet. За энэ болохоор ингэж юм тий. Pray you love, remember and there are pansies that's for dogs. Нэг за тэгэхээр гоё ингэж залбираарай, хайранд залбираарай гэдэг чинь. Тин залбирал тэгээд гоё хүний төлөө залбирах ч юм уу тий. За хоёрдугаар групп болохоор энэ Iris гэсэн. За энэ өдөр энэ тэсвэн за энэ дээр болохоор Rainbows and Messages гэдэг. За хэрвээ бороо орж явах юм бол одоо солонго гарахыг хараарай. За тэгээд аюу харанхуй тэг хэцүү санагдаад ах юм бол амьдрал аюу хэцүү харанхуй санагдаад ах юм бол одыг хараарай гэдэг чинь. Тийм утгатай зүр. За 3 дугаар групп болохоор Nasturtium гэсэн энэ үзүр за энэ болохоор Victorian Conquest буюу одоо ялалт гэсэн утгатай тийм энэ дээр болохоор цэг одоо удирдах байгаа хүн бол ийм одоо юу хүчрэг хүн байж болно. Гэхдээ өөрийгөө мастер хийсэн өөрийгөө удирдах чаддаг хүн бол ингээд mature-style гэр ингээд юунд ч ингээд ганхдаггүй л гэсэн юм утгасан надад энэ үзүр байна. Юм ойлон гэвчтэй тийм өнгөтэй. За ийм 3 үзүр байна. За тэгээ та нар маань харж агаад утгаар нь ч юм уу эсвэл ийм зүгээр цэцэгнийхэн зурглалыг харж агаад өөртөө хамгийн их таалагдж байгаа руу сонгоо тэгээд хэдүүлэн уншлага эхлэе. За тэгээ нэгдүгээр группээс эхлэе. За нэгдүгээр группийн маань энэ Sweet Toast-тэй сайхан одоо гээлийн бодлууд гэсэн ийм үзрийг сонгосон. За тэгэхээр таныхаа хэлцээний энергийг харцгаая. Гарснасаа. За it's safe for you to love гэнэ. За тэгэхээр юу яхад энэ хүнийг одоо хайрлахад юу гэнэ? Аюулгүй шүү гэдэг чинь. Тийм. Тэгэхээр бол та нарын энэ хүний таник сэтгэл үгээ гэдэг юм бол танд ингээ бүр ингээ айгүй хайртай тэгээ тань ингээ бүр залбирдаг хүн одоо хүн ингээ хүнд сайн болж одоо хайртай болохоор тэгээ тэр хүн маань ингээ сайхан багасаа тэгээ одоо эрүүл аз жаргалтай ортуудаан тэгээ хайр инэрлэр дүүрэн багасаа гэдэг ингээ айгүй гоё ингээ өрөөдөг шүү дээ тэгээ яг гоё тийм энерги бол энэ группээс бол мэдрэгдэж байна. Тийм. Тэгэхээр бол тэр хүний таник сэтгэл гэх юм бол танд бол үнэхээр одоо хайртай тийм ийм хүн байна. Бүр хайрлахаас гадна бүр ингэж байдаг тийм таны бүр өрөөдөг ийм гоё харилцаа байна. Яа карт. Чи admire гэсэн мэт таны бүр ингэ биширдэг гинэ. Оо ямар гоё юм бэ? Ийм хүн байд юм бах таа гэдэг ингэ гоё биширдэг гэж юм. За тэгээд энэ хүнтэйгээ ойр ингээ асуудалтай байгаад исэн бол тэр нь ингээ шийдэгднэ гэдэг чинь. Чи нэг жоон дэвшлэлж. Тэгээд энэ хүнтэйгээ жоон асуудалтай байгаад исэн бол тий. Тэр нь гоё шийдэгднэ гэж юм. Жохон муудалцсан маргалцсан энэ төр байсан бол тий. За тэгээд энэ группийн хүмүүсийн дунд ингээд за мөлийн орд гарч ирсэн учраас юу хүмүүс яж магадгүй за үерхдэг аль биесны харилцаатай за эсвэл юу хүмүүс яж магадгүй гэж байна.
гэр бүлийн хүмүүс ч юм уу тий. Ер нь нэлийн одоо юм гүн гүнзгий холбоотой тэг хөл мөн одоо тэрхэл сар энэ гарч ирсэн болохоор тийм ээ. Тэгээ тэр хүний таник сэтгэл гэх юм бол ингээд 92 ингээд жоох ингээд асуудалтай байгаадсан мэл тэ тэрийг ингээд шийдсэн энэ хүний хувьд ингээд тэгээ ер нь эсвэл ингээд одоо ингээд асуудалтай байгаад тэрийг ингээд шийдэх гэж хичээж байгаа ч юм уу тийм байдал харагдаж байна. Тэгээд ямар нэгэн байдлаар энэ хүнийг тань гомдоосон ч юм уу тиймгүй зүйл болсон бол энэ хүнээс гуйшлт одоо гуугаа тань дээр ирэх ч юм уу ямар хүч асуудал харагдаж байна. Тэгээ таныг бодохоор ингээд маш гоё ингээд гэгээлэг бодлогод ингээд өөртөө төрөөдөд юм байна л да энэ хүнд. Тэгээ энэ хүнд бас ингээд итгэж болноо. Тэгээ урт хугацааны ирээдүй тэгээ таныг баг ингээд гэр бүлшгээл харж хандаж явдаг юм хүн байна. За эсвэл группийг сонгох хүмүүс маань 7 оны түүний сэтгэл юу вэ? Амар харагдаж байна. Тийм жоохон маргалцсан байгаа хүмүүс байж магадгүй тийм маргалцсан. Тийм жоохон дээрлүүлж тийм үү? За тэгээд эмэгтэй тал нь газар махбодтэй, за эрэгтэй тал нь ус махбодтой хүмүүс байж магадгүй гэж байна. Эсвэл эсэргээрээ ч юм уу тий газар махбод, за ус махбодын хүмүүс аягүй харагдаж байна. За доотлог болохоор 4 1 зэрэг ирсэн. За тэгэхээр энэ хүн хоёр болохоор энэ хүний таник сэтгэл тий гэх юм бол ер нь бол танд нэлийн гүн гүнзгий сэтгэлтэй хүмүүс байна. За хааны гарч ирсэн. За тэгээд таник одоо энэ нэг хэрвээ ингээ эмэгтэй тал нь үзэж байгаа бол таник болохоор ер нь бол одоо маш юм одоо халамжтай гэр эзэгтэй эхнэр байж чадахгүй. За тэгээд миний хүүхдүүдийн ээж энэ төр байж чадахгүй. Тийм маш юм ухаалаг юм гоё эмэгтэй гэж хард юм байна. Тэгээд таны бас ингээд маш гоё ингээд бие авч явдаг тийм. Ер нь бол тантай ингээд маш ингээд одоо сууж муугаа хүн байвал айгүй ингээд юм урт хугацааны ирээдүй хардаг юм хүн байна. За тэгээд та хоёр бол нэлийн одоо юм юу урт хугацааг хамтдаа өнгөрүүлж байгаа хүмүүс байна. За нэг үсрээд бараг 2 3 4 за мэдгүй надад л бараг л 7-8 жил ч байж магадгүй харагдаж байна. Яг үл 8 анги гарч ирсэн. Тэгтээ буруу гарч ирсэн байхгүй юу. Тэгээд дундун та хоёр маань бас салж ирсэн байж магадгүй. Эсвэл ингээл бүр дээр үед энийг таньдаг байжгаад сайхнаас өөрчлөж эхэлсэн ч юм уу. Юу ч гэсэн нэг тийм хасууд болоод удааг байж болно. Тэгтээ маш юм одоо урт хугацааны түүхтэй хүмүүс байж магадгүй харагдаж байна. Тэгээд ер нь бол олон жил найзууд энэ төр явсан хүмүүс байж магадгүй харагдаж байна. Тэгээд энэ хүнтэй ерөнхийдөө энэ хүн тантай ер нь нэлийн одоо ингээд ирээдүй харж байгаа төлөвлөж байгаа та хоёр одоохондоо ингээд ирээдүгөө яриад төлөвлөд хоёлоо ингээд тгий идэргээд бодож байгаа ч юм уу. Тийм ийм байдал харагдаж байна. Тэгээд дээрс нь саяхан та хоёрын хувьд ингээд жоохон удаан хугацаанд хийх гэж бодсон юм бас ингээд бүтлгүүцсэн байж магадгүй харагдаж байна. За эсвэл ингээд энэ хүнтэйгээ жоохон муудалцаад салсан ч юм уу. За ийм хүмүүс бас байж магадгүй. Тэгэх юм бол нэг залбираад байна гэдэгсээр ч тэгээ би энэ хүнтэй ингээд буцаад ингээд уулзахаансаа учрахаансаа ингээд аягүй их ингээд залбирж байгаа байж бас болохоор харагдаж байна. За эсвэл нөгөөдөөр зүгээр таны гомдоосондоо аягүй их харамсаж байгаа ч юм уу тий. Эсвэл та энэ хүний гомдоосон байж болно тий аль аль. За иймэрхүү байдал харагдаж байна. Тэгээ таныг энэ хүний таник сэтгэл юм бол үнэхээр танд үнэхээр сэтгэлтэй хайртай. Тэгээ тантай бүр ингээд ирээдүй хардаг. Тэгээд одоо ингээд өмнөх те ингээд харилцааны асуудлаас ингээд move on хийх хичээж байгаа. Тан дээр ер нь яавал ингээд зүгээр вэ те. Ер нь жоохон буугаад өгсөн байж магадгүй харагдаж байна. Та хоёрын зүгээс за хоёул нэг хэсэг засварлага авъя маа гэж гисэн юм уу те. Иймэрхүү зүйлсүүд болсон байгаа болов гэсэн иймэрхүү байдалтай харагдаж байна. Тэгээд ингээд таны хувьд ингээд жоохон юу яатсан энэ хүнднээс ингээд жоохон юу авсан те. Ингээд wall бүр ингээд хан босгоцсон жоохон ингээд
одоо энэ хүнийг unfriend хийсэн ч юм уу те эсвэл ингээл энэ хүнийг блоклсон ч юм уу ямар нэгэн байдлаар эсвэл уулзахад байлсан ч юм уу те жоохон ингээд таны зүгээс ингээд энэ хүнийг блок хийсэн байгаа байдлаар ингээд харагдаж байна. За энэ болохоор таныг илэрхийлэх үзэр энд нөгөө нэг илэрхийлэх үзэр энэ болохоор тойрон дуны нэг илэрхийлэх үзэр хараа. За таныг илэрхийлэх үзэр нөгөө нэг илэрхийлэх үзэр дуны энергийг илэрхийлэх үзэр за тийм ээ нөө нэг тийм одоо асуудал нэг байхгүй наа яг хуу асуудал байгаа бол тэр нь ингээ сайхан гэж одоо шийдэж байгаа ч юм уу тийм байдал харагдаж байна. Тэгээд таны зүгээс болохоор энэ хүнтэйг ингээ уулзах хүсэж байгаа тийм ингээд энэ хүндээ айгу сонирхолтой байгаа тий над руу ярихгүй болов битгэхгүй болов гэдэг ингээ хүлээж байгаа юм байдлаа гэж байна. Тэнгүүд нөгөө нэг ч бодлохоор таныг гэх одоо юм хүсэл тэмүүлэл пашн тий маш өндөртэй байна. Тийм тантай ингээ хамт байхдаа ингээд маш гоё байдаг тий ингээд нүд мүдэн гэлцаал тий ингээд яждаг. Тэгээд та хоёр ингээ хамтдаа байхаараа бүр үнэхээр маш ингээ авч байгaalтай болдог. Тэгээ нэгнийгээ байхдаа ингээ тий айгу гоё тухтай enjoy байдаг. Ийм байдал харагдаж байна. Тэгээд overall тий ерөнхий нэрч гэсэндээ it's safe for you to love гэдэг. Нэг үнэхээр хайртай сэтгэлтэй ингээд хоёр талаас энэ тэнцүү нэгнийгээ гэж байгаа юм гоё харилцаа байна. Тэгээд та нартай тий аз жаргал гоё ингээм амжилт тэгээд хайр тий бүх сайхан бүхнийг хүсье. За тэгээд урьдчилан дуслаа. Тэгээд энэ группийн хүмүүсийн донд их хөдөөл ч юм уу тий эсвэл юу хүмүүс байж магадгүй харагдаж байна. Одоо soulmate-үүд тийм холбоо бол байна. Тийм маш гоё нэг ангаад байгаа хийж байгаа одоо зүрх сэтгэлийн тий одоо хэцүү муухай одоо heartbreaking тий зүрх тусам тэр одоо зүрхний шархын гоё хэмжилж байгаа. Тэгээ нэг хайрлаж байгаа. За тэгээ ихэр төлөвлөлт бол байж магадгүй нэлээд харагдлаа. За тэгээд юу асан бэл тий мэрэгэн ингээд таарад тэгээ тохироод гой санагдсан бол та намын гой галны эможи ч юм уу тий тиймэрхүү зүйлсүүд ингээд үлдээж олно шүү. Тэгээд дараагийн бичлэгээр уулзъя. Баярлалаа. Баяртай. За 2 дугаар группийг сонгосон хүмүүс маань онцлогтой сүтэй морилцаа та нар маань Iris буюу одоо солонго болон Miss ч гэсэн за энэ хүчрийг сонгосон. За тэгэхээр энэ дэр болохоор нэг бороо ороход одоо солонгыг хараарай. Тэгээд харанхуй болоход одыг хараарай гэсэн утгатай. Тэгэхээр энэ нэг хол зайны харилцаа байж магадгүй. За эсвэл одоо харилцахгүй байгаа ч юм уу те no contact ч юм уу. За иймэрхүү мэдрэмж надад төрсөн. Зя бүгдээр юу ч гэсэн 2 дугаар группийг сонгосон хүмүүс юм аа те. Бодоо хүний таныг сэтгэл юу вэ гэдгийг харъя. Oracle card-наас. Энэ солонгос нэг кинод штэ Iris гээд солонгон бүрхүүл гээд бүрхүүлэл үү гэлээ. Нэг тийм кинод штэ дээр үед нэг хиний Byung-hun гээд нэг алтартай жүжигчний тоглодог. За тэр киноны одоо кино гэдэг аюу одоо юу яадаг гэсэн хүмүүсэж магадгүй. Одоо үздэг байсан ч юм уу те тэгвэл ингээд энэ зүг групп шүү. Эсвэл тэр жүжигчэнд аюу дуртай ч юм тий. Тэр чинь нэг дээр үе нөгөө Kim-ха гэдэг шиг тэр шүү. За. Хөргөө группийг сонгосон хүмүүс юм аа. Бодолгүй хүний сэтгэл юу вэ? Группийг сонгосон хүмүүс юм аа. За импорт гэж байна. За тэгэхээр эндээс харахад болохоор за та хоёр маань бас л нэлийн одоо баггүй хугацаа камт өнгөрүүлсэн хүмүүс байгаа болов гэж харагдаж байна. Тэгээд энэ харилцаа нэлийн одоо юу байдаг хүчил зүтгэл гаргаж байгаа ч юм уу. За тэгээд та хоёрын дунд юм дундын мөрөөдлүүд ч юм уу эсвэл яг одоогийн нөхцөл байдал жоохон бас ингэ мөрөөдлүүдээ дагаж байгаа ч юм уу. Тэгээ жоох энэ харилцаанд огонд би биндээ сэтгэлтэй ч гэсэн жоох энэ харилцаанд
юу яж чадахгүй байгаа. Хүчтэй сэтгэлдээ гаргаж чадахгүй байгаа. Нөгөө хүндээ өөрийгөө ингээ хүснээрээ илэрхийлж чадахгүй байгаа юм шиг. Тэгээд аюу халзан харилцаанд байдаг хүмүүс байж нэлээд магадгүй харагдаж байна. Тийм ээ. Тэгээд энэ гол одоо карт маань гэсэндээ одоо хичээл зүтгэл гаргаарай. Тэгээд дээрэс нь шинэ сарн дээрх Бачийн ордны карт гарч ирсэн болохоор ер нь нэлээд хоёр талд ингээ амбицаа хөөж байгаа, өсвөл мөрөдлөө хөөж байгаа, ажил карьер гэж явж байгаа ийм энерги харагдаж байна. Тэгээд ингээд уг нь бол ингээд энэ хүн тань сэтгэлтэй дээ хайртай. Тэгээд одоохондоо ингээд юмс ингээд маш гоё биш байгаа ч гэсэндээ тий бид хоёрын хүссэн шиг биш байгаа ч гэсэндээ би ингээд чамайг сэтгэлдээ ингээд тээж авч идэг шүү гэж байгаа юм шиг. Жишээл одоо миний одоо харанхуу тэнгэртэх одоо од шиг маань байдаг гэж байгаа юм шиг тий. Тэгээд тэр нөгөө Iris гэдэг кино ч гэсэндээ тийм шүү дээ. Ингээд хоёулаа ингээд мөрдөгччүүлүү нэг тийм одоо нэг тиймэрхүү ажилтай. Тэгээд тэр одоо ажлын газартаа ингээд хоёулаа яаж болохгүй, эргэж болохгүй байдаг учраас ингээд нууцаар өргөж мөрөгдөг тийм. Тэгээд нэг тиймэрхүү одоо ажил карьерийн өсвөл мөрөдлийн ч иймэрхүү асуудлуудаас болоод жоохон юу байгаа. Ууйнууд ямар сонирхол. Хайр сэтгэлээ яг ингээд 100% pursue хийхдээ араас нь ингээд явж чадахгүй байгаа ч юм уу юм нэрэг бол харагдаж байна. За tarot card-наас хэлбэл мэдээлэл авъя. Tarot card юу гэх юм бэ? За энэ хэсэг нь ингээд таарч хамлын өргөжлөлийг сонсоод хэрвээ таарахгүй байгаа юм бол нөгөө өргөжлөлөө сонгож болно. Түүний таник сэтгэл үе хоёроор өргөжлөлөө сонгосон хүмүүс юм аа. Таник сэтгэл үе Iris чиг сонгосон юм аа. За тэр Star card, Star the Odd гэсэн одоо өгнөд аюул их гарч ирж байна. Tarot card нэр гарч ирж байна. Yes. King of Pentacles. King of Swords. Page of Cups. За тэгэхээр за энэ группийн хүмүүсийн дунд болохоор холбоо харилцаагүй байгаа хүмүүс байгаа юм байна гэж ерөнхийдөө би харж байна. Тэгээд энэ хүний хувьд болохоор энэ одоо бүх картуудаас ганц дэш харсан картын одоо 9-ийн зоосын хөдөр байгаа байхгүй. Тэгэхээр энэ хүн болохоор ерөнхийдөө тань одоо таал энэ хүний хувьд бол ерөнхийдөө хүсэл мөрөөдөл юм байна л да. Таныг ингээд маш гоё үзэсгэлэнтэй бие даасан за юм сайхан хүн гэж хардаг. Тэгээ өөрөө болохоор ерөөс таны ажид өргөө голоод байд юм байна. Тэгээд тэгж голж байгаа шалтгаан нь болохоор энэ санхүү мөнгөтэй бас ингээд холбоотой байж магадгүй харагдаж байна. Тэгээд танд ингээд ерөөсөө ингээд өөрийнхөө ингээд сэтгэлийг бас ингээд илэрхийлдэг юм байна энэ хүн. Тэгээд ер нь бол нэлийн буугаад өгсөн байгаа ч юм шиг. Тийм нэрг бол харагдаж байна. Тэгээ холбоогүй нэлээд удсан хүмүүс байгаа болов уу гэж харагдаж байна. Тэгээд энэ хүний таник сэтгэл өвөө гэх юм бол одоо танд одоо юу сэтгэлтийн хувьд сэтгэлтэй гэхдээ тэр маань хизээч одоо биелэхгүй мөрөөдөл гэж энэ хүн бодоод байт юм. Одоо таныг үл ингээ яг мөрөөдлөө гэж хардаг энэ хүн. Тэгээ бас яг үннийг хэлэхэд мөрөөдөл гэдэг ингээ харсан болохоор таныг нэг тийм хичээл зүтгэл гаргаж байгаа хэсэг нь бол айгүй эргэлзээтэй л энэ одоо яг картуудыг ингээд харахаар тийм зүгээр л ингээд таныг алсаас амар ингээд бишрээл хараал байж идэх юм шиг юм нэр гаргаж байна надад бол жоохон таалагдсангүй байхгүй. За ийм нэр байна. Эсвэл тэгэл энэ хүний хувьд нөгөө нэг хол займаны харилцаа бол бас жоохон хэцүү л ах тийм. Тэгэл хол зоонд байдаг бол тий үнэхээр өөр одоо орон моронд байдаг бол ингээл шууд ингээл очиод би чамд хайртай мартай гэд хэлээд ах чинь бас ингээд хэцүү шүү дээ. Нөгөө хүнийгээ бодоод бас чи намайг хүлээгээрэй гэх юм цаашийн тэр чинь бас ингээд нэг талаараа бас айгу хувьчсан болоо явцсан. Бас тэр мэрийгээ бодоод бас танд ингээд сэтгэлээ илэрхийлэхгүй ингээд холоос хараад явж идэг байж болохоос ч бас ингээд харагдаж байна. Эсвэл та одоо гадаадад байдаг ч юм уу те.
Ийм байна. Тэгээд таны зүгээс алхахлаараа энэ харилцаанд ерөнхийдөө бууж өгөөгүй байдаг юм болов уу? Тийм таны зүгээс ч юм. Тэгээд та бас тэрийг нэг илэрхийлдэггүй байх энэ хүнд. Одоо би ингээд чам сэтгэлтэй. Ер нь л хоёр талд ингээд хоёулаа л ерөнхийдөө илэрхийлдэггүй. Гэхдээ таны зүгээс энэ хүн та алхахлаараа энэ хүн надад хайртай гэдгийг мэддэг. Гэхдээ таач бас энэ хүнд өөрийгөө сэтгэлтэй хайртай гэдгийг мэддэг. Гэхдээ энэ хүндээ илэрхийлдэггүй. Нөгөө хүн чинь бас илэрхийлдэггүй, илэрхийлдэггүй. Тэгээл нэг ингээд байдаг. Тэгээл яг нэг тийм жоохон тайминг юмнууд нь л ингээд жоохон таарахгүй л байгаа юм шиг байна л да. Яг л тэр нөгөө нэг тэр эдрэттэй кино шиг тий солонгон бүрхүүлээ айрс гэдэг кино шиг. За одоо энд таны энерги, энд нөгөөний чинь энерги, энд дундын энергийг харъя. За таны сэтгэл, тэр хүний сэтгэл гэх юм бол танд бол бүр ингээд дэндүү ингээд таныг ингээд идеалны болгоцсон ч юм уу, баг тийм энерги харагдаж байна. Яг хайртай майртай гэхээсээ илүү зүгээр ингээд таныг бодож одоо ингээд хүн ингээд тэрнтэй уулзсандаа нэг юу бас нэг тийм хүү кино байдаг шүү дээ, юу юм шиг. Тийм тэрнтэй уулзсандаа гэж бодохоор ингээд сэтгэлээ ингээд дулаацуулдаг ч юм уу тий. Ийм энерги баг харагдаж байна. Тэгээ тань ингээд хайртай одоо сэтгэлтэй гэж илэрхийлэхээсээ бас аягүй санаа зовдөг. Яг гэх юм бол танд одоо таны хүртэх ёстой тэр гой зүйлсүүдийг энэ хүн өгч чадахгүй болохоор ч юм уу, одоогийн нөхцөл байдалд өгч чадахгүй байгаа болохоор ч юм уу, хоосон амтлалт өгөхийг бас аягүй хүсдэггүй. Тэр нөгөө нэг тэр солонгос киноч гэсэндээ яг тэгдэг штеп яг нэг тэгэл хайртай талтай гэж хэлдэг юм уу хөрх. Тэг өөрийнх нь амьдрал амар хэцүү болохоор энэ хүний амьдрал бас ингээд ер нь айгүй жоохон докторгүй үедээ явж байж магадгүй байна. За таны нэрээ харъя. За нөгөөнийх нь нэрээ харъя. Асууж байгааных нь тий. За хоёрын дооны нэрээ харъя. Харилцааныхаа дооны нэрээ. За тийм байна. Тэгэхээр тийм жоохон хайр гэж хэлэх жоохон хэцүү л юм. Тийм гэж хэлээдсэн тэр жоохон таалагдахгүй нэг хэлсэн. Тэгсэн энэ дэр таны нэрд болохоор narcissist, no love bombing, self absorbed гэдэг заахгүй. Тэгэхээр энэ хүн жоохон ингээд хоёрын харилцааны тийм нэг талдаа хайр байж магадгүй харагдаж байна. Тэгээд нэг нэгнийхээ ингээд сэтгэл ч юм уу те эсвэл яг ингээд зүрх сэтгэлийн холбоо гэхээсээ илүү нэгнийхээ харагдах байдал ч юм уу эсвэл зүгээр тэр хүнтэй байх одоо тэр төсөөлөл ч гэдэг юм уу тиймэрхүү зүйлсүүдэд илүү одоо татагдаж хамт байгаа гэх юм уу. Одоо хүний нэг тийм идеалны төрхийг танд энэ хүн харуулдаг ч юм уу. Тэгэхээс бол яг нэг тийм гүн цэвэрсдэг зүрх сэтгэлийн холбоо тэгээд энэ хүнтэйг ингээл уулзаад ч юм уу эсвэл ингээл энэ харилцаан дээр ингээл тэгчээгээл тэгэл энэ хүн юу гэдгийг танд хайртай гэдгийг илэрхийлээл танд ингээл зориулж юм өдр хийгээд байгаа юм нэг байхгүй. Тийм. Тэгээ жоохон нэг тийм одоо delusional ч гэхүү тийм хэрвээ энэ хүнтэй ямар нэг юм болоё гэж бодож байгаа юм бол хоёр талаас аягүй хичээх шаардлагатай байгаа. Нэг юм сэтгэлээ илэрхийлэх хэрэгтэй байгаа. Ядаж илэрхийлэхгүй маа гэхэд ингээд холбоо харилцаатай байх хэрэгтэй байгаа ч юм уу тийм ийм байдал харагдаж байна. Тийм. За тэгээ таны нөгөөнийхэн зүгээс болохоор энэ харилцаанд маш аз жаргалтай байдаг гэнэ энэ хүн. Тэгээ уулзаад ч юм уу эсвэл учраад узаагүй хүмүүс яж магадгүй харагдаж байна. Зүгээр ингээд одоо нэг онлайнаар идэр танилцсан ч юм уу тиймэрхүү зүгээр ингээд нэг self image нь болоод ингээд жоохон нэлийн ингээд одоо хүн ингээл амар ингээд юм ингээд төсөөлчтэй штэ яг тийм хүн байгаах та юм хүн байгаах та гэд ингээд уулзаад үзсэн чинь шал өөр хүн байсан ч юм уу тиймэрхүү яж магадгүй. Тэгээд дундын энерги гэсэндээ ингээд яаж байгаа текст ярихыг хүлээж байгаа ярилцмаар байгаа ч юм уу. Ер нь нэлийн тийм онлайнаар танилцсан харилцаа юм болоо гэж би ер нь хэд ингээд хараа явчлаа. Бодогдоо явчлаа. Яг гэх юм бол нэг тийм өгүүлэл байхгүй тэгээ нэг хоол зайны тэгээд нэгнтэйгээ ингээд онлайн интернет танилцсан эсвэл ингээд нэг газар оронд байдаг бол тэгтээ бас л ингээд онлайнаар танилцсан нэг уулзч чаагүй байгаа ч юм уу. Ийм нэр харагдаж байна. Тэгэхээр яг нэг тийм ингээд сүнсний холбоо тэгээ ингээд холбоо тогтсон байгаа гэхээс илүү өөр нэг айгүй бүх ямар гоё юм бэ гэх ингээд сонирхсон ч юм уу ийм хөө байдалтай бол
байна энэ хүний сэтгэл гэх юм бол. За ингээд ерөнхийдөө онцлогон дууслаа. Тэгээ та нартаа амжилт хүсье. Тэгээ миний бичлэгийг үздэг, тэгээ намайг сонсдог та нартаа маш их баярлалаа. Тэгээ та нарт маань гоё юу яхаа юм бол те энэ одоо мэрэг маань ингээд таарсан байх юм бол юм солонгоны эможи үүдэлдэг ч юм уу те тийм байдлаар намайг дэмжээрэй. Тэгээ та нартаа амжилт хүсье. Дараагийн бичлэгээрээ уулзцгаая. Баярлалаа. Баяртай. За 3 дугаар группийг сонгосон хүмүүс маань ажлагтай төвтэй мөрлөө. За та нар маань энэ улаангийн энэ цэцгийг сонгосон. За энэ болохоор амжилт гэсэн утгатай тийм үзүр байна. За тийм энэ дээр болохоор бусдыг удирддаг хүн бол юм хүчтэй байж болно. Гэхдээ өөрөө өөрийгөө удирддаг, өөрийгөө мастер хийсэн хүн бол хүнийг бол ингээд байна. Тийм хин ч ингээд удирдах чадахгүй гэсэн утгатай юм шиг тийм ийм үзүр бол та нар маань сонгосон. За таны бодож байгаа үний те таны гэх сэтгэл юу вэ гэдгийг харъя. За 3 дугаар группийг сонгосон юм байна. За таны гэх сэтгэл юу вэ? За trust гэсэн үг орж ирсэн юм байна. За итгэл. За 3 дугаар группийг юм аа. Бодож байгаа хүний түүний сэтгэл юу вэ? Commitment. За communication is key. За ер нь нэлийн одоо урт хугацааны харилцаатай хүмүүс энэ группийг сонгосон болов. За ихрээ орд гэж юм тий. За тэгээд энэ харилцаанд ер нь жоохон юу байгаад байгаа. Жоохон үл ойлголцол идэр одоо болсон хүмүүсээс магадгүй харагдаж байна. Үл ойлголцол. Тэгээ яг үл ярилцах те communication is key гэсэн үг гарч ирсэн учраас. За ийм хүн байна. Тэгээд энэ хүндээ ингээд жоохон итгэхгүй байгаа ч юм уу. Эсвэл итгэлийн одоо юм шалгуур гарч ирсэн ч юм уу. За ийм байдал харагдаж байна. За тэр картнасаа мэдээлээ. Тэр картнасаа. За 3 группийг сонгосон хүмүүс юм аа. За тэгээ энэ хэсэг таахгүй байх юм бол нөгөө группийг сонгоорой. 4 группийг сонгоорой. За энэ хүний таны сэтгэл юу вэ? Тийм хүн ер нь та хоёрын донд ингээд нэгэндээ хэлээгүй яриаггүй зүйлсүүд аягүй их байдаг юм байна. Тийм. Тэрнээс болоод ингээд ер нь жоохон бууж өгөх гээд байгаа юм шиг юм нэр харагдсан. Энэ хүний одоо таны сэтгэл үү те. Тэгэд уг нь ингээд энэ хүн ингээд тань сэтгэлтэй хайртай. Тэгтээ ингээд тантай ингээд одоо яг ингээд бай гэхээр ингээд нэг тийм боломж нь бүрдэхгүй байгаа юм уу? Эсвэл ингээд нэг тийм ингээд заагсан ингээд энэ одоо юунаас ингээд хальсан байгаа хгүй те гараад ирсэн. Тэгээ ингээд эсвэл ингээд уулзсан учраас яриа гэхээр нэг жоохон нөхцөл нь бүрдэж өгөхгүй байгаа ч юм уу? Ийм нэр харагдаж байна. Тэгээд нэгэндээ хэлээгүй яриаггүй зүйлсүүд маш их байгаа тийм. Тэгээ энэ хүн бол тантай уг нь ингээд ерөөдөө төлөвлөхөө өгсөж байна. Одоо юу гэдэг уулзаагүй бол уулзах хүсэж байгаа ч юм уу. Чиантэс супер харчиж. Чиавел форчун. Тэнапантко. За гэр бүлийн хүнээ асуусан юм байж магадгүй гэр бүлийн хүнээ. За ерөнхийдөө юу байна?
Хэрвээ гэр бүлийн тий одоо эсвэл ингээл өрхөж мөрөж байгаа эсвэл урт хугацааны ирээдүйдээ за урт хугацаанд ерөнхийдөө хамт байгаа хүмүүс биш магадгүй яригч байна. Яг л энэ 3 одоо тий X-ийн 10-ын нөхцөр гарч ирсэн байна. За тэгээд энэ хүн та хоёр ерөнхийдөө юу байна? Өмнө нь ч юм уу ер нь жоохон ойлголцлын асуудал нэлээд байдаг гэсэн байж магадгүй харагдаж байна. Ялангуяа одоо юм шийдвэр гаргалсан дээр ирээдүгөө төлөвлөх дээр ч юм уу те нэг нь тийшээ одоо нэг одоо амьдрах орон морон байж болно шүү дээ. Нэг нь одоо Монголд амьдрахны дэдэл нөгөө тийшээ гадаад руу явъя гэдэг ч юм уу. За эндээсээ болоод нэлийн одоо ингээд зөрчилддөг байсан яг ирээдүгээ харж байгаа дээрээ те. Тэгээд энэ ингээд та хоёрын харилцаа нь ингээд жоохон хэрэггүй маргаан тэг хэрэггүй зүйлсүүд ингээд авчаад идэг. Тийм байсан байна. Тэгээд энэ хүний хувьд бас ингээд сүүл рүүгээ ингээд заа гэд ингээд ерөнхийдөө энэ одоо маргаанасаа болоод гэх юм уу заа гэд ерөнхийдөө үгээ зайлгын гэж ярьдаг шүү дээ. Аюу тэгдэг болсон байж магадгүй харагдаж байна. Тэгээд ерөнхийдөө танд хэлээгүй яриаггүй юмнууд ер нь нэлээд байдаг. Тэгээд яагаад ингээд хэлэхгүй ярихгүй байгаа юм бэ гэдэг юм бол ерөнхийдөө хоёр биенийхээ л харилцааны урт хугацааны ирээдүг ингээд харж байгаа хэрэггүй ингээд шалдаг болдор юмнаас болоод яах вэ гэд ер нь жоохон юмнууд ингээд авааруулаад тий нэмэгдүүлээд байдаг. Тэгээд энэ ингээд яг ингээд энэ харилцаагаа ингээд шийдэд байгаа мó гэхээр тий ингээд залгиснараа шийдэд байгаа мó гэхээр үгүй бүр л илүү нөхцөл байдал ингээд ордоод байгааг энэ хүмүүс маань бас ингээд ойлгож ээ. Гэхдээ энэ одоо харилцааны жоохон таагүй тий хэцүү байгаа байдал нь тоо би бинд одоо сэтгэлгүйтэй хайргүйтэй биш. Зүгээр энэ одоо үзэл бодлын зөрчилдөөн ч гэхүү тий. Нэг тиймэрхүү юмнаас болоод ингээд жижиг юмнууд ингээд амар олон ингээд нэмэгцээр хагаад за гэд бүрээ ингэж тэгсэн юм шиг. Тэгээд ингээд сүүл рүүгээ ингээд энэ хүнд би өрөө тий. Энэ хүн надад хайртай ч юм уу өдр гэж баг ингээд бодохоор ч юм уу. Тий. Тэг уг нь ингээд энэ хүн ингээд хайрлаад ингээд хамт байгаад ингээд сэтгэл зүрхээ зориулчмаар байдаг. Тэгтэл ингээд болохгүй ингээд. Тэгээд энэ ингээд болохгүй байгаад исэн зүйлсүүд тий тэгсэндээ ерөнхийдөө ингээд цаанаасаа л ингээд ийм байх хэрэгтэй байсан юм. Та хоёрын хувьд бас л нэг сурах хэрэгтэй байсан зүйлүүд. Тэгээд энэ зүйлүүд ингээ юуг илэрхийлж байгаа юм гэх юм бол нэг нэгэндээ сэтгэлэнээ тэгээ нэг нэгнтэйгээ ярилц одоо ямар нэгэн зүйл ингээ жижиг сажиг гэлтгүүдээ ингээ бүгднийг ингээ ярьж иж гэдэг юм уу. Тэгээ нэг нэгэндээ итгэх итгэлийг бас ингээ зааж байгаа. Ийм л одоо үйл явдлууд болж байгаа бол харагдаж байна. Тийм байна. За тэгээд энэ хүний хувьд тэгээ таны хувьд ч гэсэн ер нь нэлийн одоо ингээд дотоод руугаа ингээд өнгөж байгаа. Тэгээд ойрын хугацаанд бас нэлийн маргалцсан хүмүүс биш магадгүй харагдана. Бас ойрын үед жоох ингээд маргалтаантай байгаад гэсэн тий. Тийм бол одоо нэлийн одоо өөрлөг өнгөж байгаа ийм байдалтай байна. Тэгээд энэ цаг хугацаа одоо ингээд төвчээртэй ингээд хүлээгээрээ тий. Тэгээд ингээд юм ингээд жижиг гэлтгүй ингээд оолоод илгүй ингээд сайхан ярилцаад ах юм бол нэг нэгээр очин шийдээд ингээд юм гэдэг ингээд аясаар ингээд болоод бүтээд явчихнаа. Та хоёр бол ер нь ихэнх зүйлээ ингээд давцаа харилцаач ингээд амжилттай болоход тий дараагийн төвшөндөө ороход бол ингээд бэлэн байна, гэрлэж болохоор байна тий хос үеийн хувьд бол. За харилцаагаа албасны болгоод тий. За энд таныг илэрхийлэх үзүр, энд одоо нөгөө нэг илэрхийлэх үзүр тэгээд дундын энергийг харъя. За таныг илэрхийлэх үзүр. Эсвэл бас нэг үүрэг хариуцлагаас бас ингээд болсон байж магадгүй. Бас гэр бүлтэй хүмүүс байж магадгүй гэдэгсэн шүү дээ. Үүрэг хариуцлага нь нэлээд ихсэн. Тэгээд хүүхэд мөхөдтэй ч юм уу эсвэл тэжүүр амтнууд янз бүрийн өмнөд аяг ихтэй. Тэгээд тэднээсээ болоод ч гэдэг юм. Одоо хосын харилцаан дараа бас яг нэг өөрийнхөө хүссэн шиг ингээд танд сэтгэлээ гаргаад гой болцоонд яваад илэрхийлээд ингээд явж чадахгүй байгаа ч юм уу тийм. Иймэрхүү байдлаар хэлж байна. За таныг илэрхийлэх үзэр engagement training. За нөгөө нэг илэрхийлэх үзэр. За боо ясангай тий. За бомны нэг нь ханаа. За бүгд тийм байна. Яг гоё ингээд гэрэлцэн ч юм уу эсвэл үргэлжлэн нэг нэгэндээ ингээд бүгд юмтай солилцсон
За иймэрхүү хүмүүс байх шиг байна. Ихэнх хүмүүсийн хувьд гэр бүлийн төр болсон. За тэгээд таны хувьд ч гэсэндээ энэ хүнтэйг үнэхээр одоо ингээд за би энэ хүнтэйгээ л одоо бэ гэдэг ингээд шийдсэн тий. Энэ нөгөө хүний чинь гэсэн хувьд ингээд таныг үнэхээр ингээд хязгааргүйгээр ингээд хайрлалтай үнэхээр одоо нэг юм хайртай энэ хүн бол тань үнэхээр сэтгэлтэй юм байна уу? За тэгээд дундын энерги гэсэн нэг нэгээс ханд байгаа. За өмнө нь ингээд ингэдэг байсан да тэгдэг байсан да одоо ингээд гоё өөр тийшээ явах юмсан ч гэдэм үү өөр ингээд шинэ гоё дурсамжуудыг бүтээх юмсан ч гэдэг юм уу те. Иймэрхүү гоё одоо гоё те энэ гоё энергитэй байна. Тэгээд одоо ингээд амьдралын ямар нэгэн те тийм шилтгаан те нөхцөл байдлаас болоод нэгэндээ жоохон энэ хайраа ингээд гоё ингээд яг ингээд хүссэн шиг яг дотроо мэдэрч байгаа шиг гэж гоё илэрхийлж чадахгүй байгаа ч гэсэндээ ингээд хоёлаа за энэ яг вэ одоо энэ цаг хугацааг ингээд өнгөрүүлээ тэгээд хоёлаа ингээд ирээдүйд гоё ингэндээ тэгэндээ гэд ингээд тэгж байгаа юм шигтэй энэ гоё ингээд энерги харагдаж байна. За ингээд ерөөхдөө уншлага нь ингээд дууслаа. Тэгээд та нартаа ажил амжилт хүсье. Миний бичлэгийг үздэг та нартаа маш их баярлалаа. Тэгээд та нарт маань энэ уншлага маань таарсан бол гоё юм бөгсний эможи ч юм уу юм гоё зүрхэн эможи ч юм уу тий. Үлдээгээрээ. За тэгээд та нартаа амжилт хүсье. Дараагийн бичлэгээр уулзцаая. Баярлалаа баяртай.